Байнгын орон гишүүдийн одоо асуулт саналаас үзэхэд бол энэ ер нь импортын одоо үржлийн цэвэр азраггүй гэдэг юм уу, энийг тодорхой хугацаанд хоригдлолтой холбоотой асуудлыг бол дэмжиж байгаа гэдэг нь бол харагдаж байна. Энд их баяртай байна. Яг тэр энэ бол одоо монголчуудын өв соёл, төрийн сүлдөнтэй залсан одоо энэ адууны соёлыг одоо хойч үедээ зөв одоо үлдээх бол энэ их том агуулгаар их том асуудал та. Тэгэхээр энэ зүйлийг бол одоо цаашид илүү тийм оновчтой одоо шийдвэр гаргах талаар одоо бүгд дэмжиж байгаад бол одоо баярлалаа. За дараагийнх нь бол энэ малын одоо удмын санг хамгаалалттай холбоотой ер нь бидний цаашдаа их хамгийн том тулгамдах асуудал бол энэ бэлчээрийн одоо хүрэлцээ. Бэлчээрийн талхагдал. Тэгээ энэ дэлхийн одоо дулаалтай холбоотой, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой урдлаасаа эхлээд бол цөлжилт бол хэмжээгээр явж байгаа. За энд нөлөөлж байгаа хүчин зүйл буюу хүний хүчин зүйлийг одоо шинжилгээ ухаанчаар хандаж өөрчлөх бас боломжууд байна. Тухайлбал одоо үлжийн оржааны доорх газар, гүний худгийн цооногийн одоо хоорондын зайн доод хэмжээг бид бас одоо хууль тогтоомжоор тогтоож өгөхгүй бол хаяагаад ирлээд үлжийн оржааны газар олгодог. Тэгээд үлжийн оржааны доорх газартай юм чи энэ орчмын бэлчээрээ бий эзэмшнэ гэдэг, ашиглана гэдэг. Гүний худгийнхаа орчмыг бид ашиглана гэдэг. Тэгээ энэс болоод энэ талхагдал үүсэж байгаа. Өмнөх социализмын үед бол энэ шинжилгээ ухаанчаар ханддаг байсан шүү дээ. Доотлын зай ойролцоогоор 5 км гэж тогтоосон. Тэгээ энэ мэтлэнгээр ингээ бидний зүгээс бол зохицуулах юм шаардлага байна. Хууль тогтоомжийн хүрээнд болон бусад одоо зохион байгуулалтын хэлбэрээр. За мөн энэ авраг малчтын одоо тоог оновчтой тогтоохгүй бол энэ арай их байна. Яг үнэндээ. Одоо нэрээ сүулдэ баг одоо энэ ч одоо энэ шагнал бол одоо нэр арай болохоо л. За би бол ямар тодорхой санал дэвшүүлж ийн гэхээр авраг малчны тоог эрс цөөлөөд харин өгж байгаа шагнал нь өөрөө үн цэнтэй. Тэр нь одоо ийм одоо бусад үндэ үлгэр дуурайл одоо болохоор. Одоо яг нэг Монгол гэр өгдөг уламжлалаар явж байгаа. Зүгээр миний санал бол одоо хамгийн сайн одоо авраг малчинд нь ийм битүү стандарт одоо тийм хашаа барьж өгдөг. Тэгээд авраг малчныгаар ороод хүмүүс харахтаа авраг малчин хүн ч одоо авраг бол одоо ийм хашаатай байд юм байна. Гэт энэ малынхаа одоо тэр тав тухтай байдлыг хангах, эрсдээс хамгаалах. За эсвэл одоо ковш трактор одоо шагналт нь өгдөг юм уу? Тэг гэх мэтлэнгээр ийм одоо жишг болсон ийм зүйлүүдийг л одоо нэвтрүүлэх байгаа. Энэ дээр харин тодорхой хөрөнгө одоо батлаад тэг ингэж явахгүй бол энэ одоо арай жоохон одоо болохгүй болоод байна. Бид нар ер нь юмд одоо бас жоохон тийм нэг хэм хэмжээтэй цаг үедээ нийцүүлж ингээд бас арай өөрөөр хандахгүй бол энэ хөдөө аж ахуйн салбар үндсэндээ монголчуудын одоо хамгийн чаддаг уламжлалт аж ахуйн салбар одоо мал аж ахуй, газар тариалан хоёр. За энэ хоёрыг хослох одоо хөгжөлтэй холбоотой асуудлыг бас салбарын сайд дэвшүүлж байна. Энтэй бас санал нэг байна. Цаашдаа бэлчээр хамгаалахаас гадна энэ тэжээлийн ургамал тариалах. За энэ дээр одоо илүү одоо эрчимдсэн хагас эрчимдсэн хосолсон хэлбэрээр явуулах гээд энэ дээр одоо хувийн хвшил хэдий одоо мал зүрэг хувийн өмч хэдийч төр бас тодорхой одоо шинжилгээ ухааны байгууллагаар дамжуулж ийм зөвлөмжөөр хангадаг. Тэгээ энийг ингээ урамшууллын шагналын тогтолцоогоо уялдуулдаг. Тэгээ ийм хэлбэрээр явах хэрэгтэй байна. Тэгээ хамгийн сүүлийнх нь бол энэ адуунаас одоо бүртгэлийн системээ эхлүүлүүл энэ үхрнээс эхэлснээс илүү шүү. Яагаад гэвэл монголчууд намар унгаад хамгаалдаг, ухаандаа хөрөнгөө тоолж ийн гэсэн үг намартаа нэг удаа. Бүгд унгаад хамгаалдаг. Тэгэхээр энэ бол адуу гэдэг өөрөө азар гэдэг амт чинь ингээ адуугаа өөрөө одоо хямгадаад явдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол хамгийн боломжтой. Эндээсээ эхлүүл одоо их зөвөө. Тэгээ